За өнөөдөр 2026 оны 6 сарын 29-ний өдөр. За Боинт төв компани Төв аймаг Эрдэнэ сандсан. За баруун зүүн талд байгаа нь бол Арваны Жана сорт. За зүүн талд байгаа нь бол Арваны Биом сорт. Энэ хоёр сорт бид энэ жил тариалж үзэж байна. За одоо бодлтын дунд үед явж байна. Өнөөдөр бид нэр энд одоо хог ургамал эсрэг болон ихний бордоогоо өгч байгаа. За одоогийн байдлаар бол ерөнхийдөө хоёр сорт бол нүдээр харахад бол ойролцоо байна. За ботлолт бол дунджаар ойролцоогоор нэг 2-оос 3 ингээ ботлсон юм байгаа. За хог ургамал бол соёл голцлон өгсөн гэдэг 4-өөс дээш навчтаа болсон. За үйтэн бол ингээд бас 4 навчтанд орсон. Ерөнхийдөө хог ургамал нэлээд явах шинжтэй байгаа гэвч бидний байгаа бол бид нар бас өнөөдөр за ингээд хоёр сорт заагласан газар бол хог ургамал аль хэдийн ингээд өндөр болсон. За зөөлөн эсрэг бид Римцапа Гербекс гэдэг бодис 1 литрээр үйтний эсрэг Панаксон гэж шинэ одоо үйлчлэх бодисуудтай юм ургамал хамгааллын бодис хэрэглэж байна. За энэ дээр бид Агроминерал Терновие гэж одоо нарван зориулсан бордог микроэлементүүдтэй юм азоттой бордог 1.5 литр гад хийж байгаа. За ганц шавж үзэгдээд байгаа учраас шавжны эсрэг бид нар Имидакалоропид 200-тай калаш гэж бодис гад 200-аар хийж байна. За мөн одоо 10-ны гол онцлог ботлтын үедээ бол өвчнөд их нэрвүүлэх магадaltaй байдаг учраас бид нэр урдсан сэргийлэх байдлаар бид Грамберг буюу пепермент цогцол 250-тай өвчний эсрэг бодисыг хийж эхэлж байна. За тэгээд идэвхжүүлэгчээр бид нэр одоо Цитокомат компани Цитокомат цинк буюу Цитокомат цайр гэдэг юм бодис хийж байна. За яагаад гэвэл бидэнд одоо цайр хийснээр энэ ургамлын дотор фотосинтезийг сайжруулах үндэсний хөгжил бас явагдаж байгаа. Энэ үндэсний хөгжилд нэмрэлт ийм агуулгаар нь хийж байна. Мөн Цитокомат универсал хийж байгаа. За микроэлементүүдтэй. За ийм эцэст нь бол энэ нэлээд хэдэн бодис хийж байгаа учраас хип гэж бодис 100 гаруй хийж байна. За